Сайн байцгаана уу? Бүгд өнөөдрийн мэндийг хүргэе. За ингээд манай Сөүл Нууц подкастын шинэ жилийн спешиал дугаар ийхүү цацагдаж байна. За манайх бүл нэмсэн байна. Манай клубын хоёр гишүүн нэмэгдэж орж ирж байна. Шинэ жилийн спешиал дугаар дээр маань. За танилцуулаарай. Өөрийгөө. Намуу хэрдэн гэдэг. Тэгээд Сөүл Нууц клубын лидер хүн байна. Намайг Учрал гэдэг би Сөүл Нууцын үндсэн гишүүн. За юу вэ? За юу вэ? Юмгээ 50. Таван сайхан баярлалаа. Шинэ жил болох чинь хэр байна? Догтлол хэр байна да? Аян тоглож чинь үү? Өмнөх жилийнхээс Өмнөх жилийнхаас илүү догтлож байна. гүү баг. Баг байна уу? Бага. Ягаад? Мэдхгүй. Том болж байгаа юм ч. Хатвал ямар ч юм шинэ жил болж байгаа мэдрэмж төрөхгүй байгаа. Зүгээр нэг жирийн өдрүүд шиг. Аха. Надад бас ер нь жоохон тийм л байгаа л да. Ингээд томрох тусам тэгээд идэм хата. Би одоо сүүр байгаа юм хата. Би улам хүүхч бодох юм би одоо. Улам догтлоо. Томрох тусам ингээд жоохон нэг юм болж л байдаг юм шиг санагдаад байгаа. Гэтэ гоё шүү дээ. Тийм ээ. Тийм. За, өнөөдрийн дугаар дээр хэдүүлээ. Мэдээ загтлуудаа уншин хүүхдүүдээс цуглуулсан загтлууд байгаа. Тэгээд хамгийн подкастын төгсгөлд хэдүүлээ. Сөүл Нууцынхаа 2026 оны wish list-ийг гаргана. Тийм. Дараа жилийнхаа wish list. Тийм. Дараа жилийн үдийд гэхэд хэдүүлээ яг яатсан байх вэ гэдгээ ер нь бичнэ гэсэн. Ингэсэн баймаар байна гэдгийг бичнэ гэсэн. Юм авмаар байна уу? Микрофон авмаар байна уу? Тийм манай юунууд стапо жоохон юу байгаа. Тий, мэрэгжлийн бос байгаа. Тий. Камер байхгүй, мик бас байхгүй. Бүгдийг нь уцаараа болгож байгаа. Гэтэ амар гоё байгаа. Тийм ээ. Сэтгэл байлаа нүү. Тий. Нэрээ манай анхны бичлэгтэй дугаар юм байна. Тэгээд дээрэс нь төгөлдөр 100 subscribe хүрвэл лаус дараагаа ярих гэж хэлсэн. Тэгээд 100 subscribe хүрсэн байсан. Баяр үргээ бүгдээрээ. Амар хурдлаас хүрсэн. Тэгээд төгөлдөр одоо ярина. Надад зөндөө байдаг шүү дээ. Алийг нь явах уу? За. Өөр юу вэ? Дөнгөд тэр гарч байна. Дөнгөж цээс. Зөө. Охон доллар сайн л гарч. За. Чиний хэр гарч байна? Миний хайгууд даж боош. Мэдхгүй. За, асуулт асууя. За. Одоо ингээд шинэ жил болох гэж байна. Энэ жил ингээд хамгийн их чамайг ингээд өөрчилсөн ингээд амьдралд чинь ингээд ер нь чамайг айгүй өөрчилсөн юм байгаа юу энэ жил төгөлдрөөс эхлэв. Намаагүй. Тийм. Энэ жил айгүй өөрчлөгдсөн. Өмнөх жилийнхаасаа өөрчлөгдсөн юм байгаа юу? Ухаан суусан баха. Юун дээр? Жишээлбэл Хичээл дээр. Юу хичээл хийдэг байсан маа энэ жилийн аач амар хичээгээд. Тэгээд өөр чинь. Тэг биений хувьд л юу ч өөрчлөгдөөгүй. Тэгэл болно дөө. Нөө онцгой юм байхгүй. Ямууж. Миний хувьд бол бас тийм адилхан хичээл дээр жоохон өөрчлөгдсөн. Одоо бид нараас дараа жил 12-оор сураал тэгэл төгсөж байгаа болохоор энэ хэлээ жоохон хичээх ёстой. Тэгээд ялчгүй. Тэгээд нас чаачих ойлгож эхэлж байна. Тэгээд хичээл татаж жоохон өөрчлөгдсөн. Одоо илүү хичээл хийж эхэлсэн. Тэгээ ер нь тэгээд бас хувийн талаас нэлээд юм бас зан харигшин таваас жоохон өөрчлөлт хийж байгаа. Жишээлбэл юун дээр хэлж Жишээ нь яг жоохон төвчээр толж байгаа юм уу? Жоохон хүлээх талж байгаа. Тэ. Жоохон тийм л байна. Одоо жоохон бас юугаа жоохон нэг уур хэмлээ дарахад үзэж байгаа. Ойлгох хэрэгтэй стрессгүй хичээж байгаа. Зүг мундаг байх шүү. Энэ оны яг үний онцлон үйл явдал байна уу? Онцлон үйл явдал оруулсан. Байхгүй хаа. Учир энэ онд хамгийн их өөрчлөгдсөн юм юу вэ? Яг энэ хоёртой адилхан би хичээлийн тал дээр өөрчлөгдсөн. Гэтэ би амар уруудаж өөрчлөгдсөн. Тэгээд ер нь амар их бүтэхгүй юм жаваад. Тийм л. Бүтгүй юм гэж юу? Хичээлээ пилал. Зүг.
За тэгвэл тэгвэл Түү юм биш чи. үгүй. За тэгвэл 2026 онд өөртөө хамлалт байна уу? Өндөр бол. Хавт өндөр болох вэ? Хавт өндөр болох. Өндөр л бол. За Миний адилхан бас өндөр болмоор байна. би бас өндөр болох. Бага намгүй хүмүүс. Учир ямар байна? Би бас өндөр болно. За бид нар ингээ бөөнөрөө Бөөнөр өндөр бол. За бид маргааш зорилго нэг юм гинэ. байна шүү дээ. Тий. Зорилго нэгтэй болсон. Wish list-ийн хамгийн ихний лист. Өндөр болох бөөнөр. Тийм ээ. Хэд өрхөө? 170 өрхөө. 70 оо эдгээр чинь бараг 70 шүү дээ тий. За. Би 2 метр болчих. Оо чил 100-ыг хүрнэ гинэ. Би 170 хүрчүүлдэг л боллоо доо. Чи одоо хэдий? 158. За миний хувьд гэх юм бол надаа маш их зүйлсүүд болсон. Би жил болгон хүсдэг байсан зуны амралтаар энэ зуныг ер нь бол өнгөрүүлсэн. Өртөн дандаа ингээ дүүгээ хараад ер нь өнгөрчдөг байсан байхгүй юу. Тэгээд энэ жил болохоор дан өөртөө анхаарсан. Сэдсэн гитарандаа явсан, бүжгэндээ явсан. Тэгээд хажуугаар англи хэлнийхаа татлаганд яваад тэгээд амжилттай при айлзаа ингээ төгссөн. Тийм байна. Тэгээд одоо айлцаа ангидаа суугаа явж байгаа. Тийм байна. Тэгээд хамгийн их онцлог үйл явдал гэх юм бол 5 жил найзалсан найзаасаа ер нь бол харилцаагаа тасалсан. Тэгээд амар даглсан. Гэтэ энэ амар гоё зүйл. Эхэндээ бол нэрээ үнэхээр бүр амар хэцүү байсан. Үгүй энэ чинь нэрээ юу лээ гэ. Одоо би ингээд цаашдаа ингээд тэр хүнгүүгээр яах вэ гэд. Тэгээд өөрийгөө яг хийл гэж гисэн байхгүй юу. Айгүй өөрийгөө мундаг болгосон. Ингээд тэр хүнээс ингээд сасныхаа ачаар би ингээд амар дэвшсэн. Ингээд Тэр хүн чамайг тэр хүнтэй ахтай чи юм. Тэр хүнтэй ахтай гоё байсан. Гоё ах үедээ гоё байсан. Тэгээд ер нь бол 5 жил найзалсан гэхэр чинь 6 дугаар ангиас найзалсан гэсэн үг. Тэгээд багадаа нийлээд эхэлсэн болохоор одоо бид хоёрын ингээд том басаа хөлбөрөд ингээд таархаа болцсон. Тийм. Тэгээд л стандарээ өөртөө анхаарч эхлээл айгуу гловаар хийсэн. Дотоодороо. Тийм. Хүмүүс нэр глоов гэхэлэр та заавал нэг гадаадаараа л гэдэг юм шиг байна. Тий. Дотор бас амьлын чухал яваад байгаа шүү дээ. Тэгээ бас нөгөө глоов хийхгүй удаачлаарай. Ямар нэг юм өөрчлөхгүй болохгүй юм санагдаад. Би бас одоо жоохон тэгээд тийм л санагдаад нүсмөсөө Нэг л хийвэн чинь. Тийм. Нэг л хийвэн байхаар. Тийм. Өсвөр насны онцлог юм бол эсвэл Нэг юм өөрчлөгдөд бусдаас нэг юм тий. юу лээ? Нэг юм Атлешн авахгүй. хитрхи удаа яг өөрийнхөө нэг ингээ явчихаар цанаас тэгээд юм шиг байна. Бас нэг өөр юм өөрчлөж юм шиг байна. Тэгээ сайн нэг 100 гэснээс би нэр 100 экстрим айл хийгээд Ямар гэр бүлийнхэн тагаад. За. Тэгээд аав эднээстэй экстрим айл хийгээд нөгөө замгүй газараа яваад тэгээ шавар цугаад тэр нөгөө юу лээ нэг ууланд хонсмохгүй юу? Битүү манд татсан. Тэгснээ ингээд нөгөө шүн олцсон. Бороо ороод тэгээд нөгөө майхангаа ингээд мотогоо зарч майхангаа засаад ингээд хоногчсэн чи шүн нэг чон уйлаад. Чон уйлаад. Тий. Уйлах гэдэг зү. Улаад. Уйлаад тий. Улаад, тий. Уйлаад ингээд унтчихсэн чи нөгөө шүний 12 цаг. Үгүй ямар юм. Шүний 12-д юу лээ? Би марчих чи тэгтээ хөсгөлөөр айлж автаа. Шүн чүн уйлаад. Би ингээд ончсон чи үү гэд дураадсан байхгүй юу? Яа энэ хүүхдээ онтуулаач гэж бодоод байсан чи маргааш өглөө босон байхгүй юу? Маргааш өглөө энэ танаа хүүхч ямар вэ? Ямар хөөлтэй мэ гэсэн чи юу яриад байгаа юм. Гэхдээ манай хүүхд үлээгүй шүү дээ яг хажууд унжижсэн гэд юу илээ? Би тэ сүнс мүнстэй таарсан юм. Таархан чааш. Сүнс мүнс сонссон болов гэсэн чи чон уйлсэл юм. Уйлаад. Өөр нэг альтаа хамж ирсэн мүү те? Тий, өөр хоёр айлтаа. Тий. Хүүхдтэй хамт яваад экстрим байж чадчихна. Чадчих. Чан ойлгох бас ч юу гэж үт юм бэлээ. Тий. Яг сая би намар гэрийнхэнтэйгээ хамт бас нэг газар явсан маа хөдөө. Яг нэг амралтын газар очиод тэр газар бол нөгөө нэг арай ажиллаг байсан. Хаацсан байсан. Тэгээ бидэд яг сүүлч нь очиод биднээс өөр хүн байхгүй. Тэгээ хэдэн амралтын газрын нөгөө байшингын дунд нь тэгэл орой болоод тэгсэн чи тэдний нөгөө нэг тог байхгүй. Мотороор нөгөө тог муугаад амжуулдаг гэсэн байхгүй. Мотор нь бас унтраад тэгээ бид нар ингээд 20 байшин ингээд ханах болчих жоох байхгүй. Тэгэл жоон гэрмэл тусгаал жоох нэг тэгэл байжсэн чинь тэгвээс яг ингээд бүр гата юм дуурдалдаг. Тэгэл нүүр юм болгоол нэг орилон дураадсан юм аа. Тэгээ ингээд сонсон чи яг чонд болж байгаа байхгүй. Бүр амар юу гэзөө. Бүр яг ингээд гадаа гараад хаал онголол ингээд сонсон яг үдээс чон болж байгаа байхгүй уулан дээрээс. Хаана нэмдэгдэх хаа орохгүй шүү дээ тэр чинь.
гадаа мал өргөс харагдахгүй тэр шонол болоод байгаа байхгүй. Тэгэл жоохон юу вэ гэж жоохон амар айгаал би гэж хэлээл явал яж л тэр бас нөгөө аамаа байгааг байсан байхгүй. Би яг нөгөө дүүнэртэйг ээжтгэл байсан. Тэгээ жоохон эвг байсан. Тэгээд аавыг бид нар ишл зүрээс унт чадаагүй байхгүй. Гадаа гарч бас бийц хийсэн чадахгүй баг дээр тэгээд Тийм чон уйлж болохоос гадна бас нэг хээр мэр хончонгууд бас нэг жоох эвгүй юм дунаад идэм шиг л шүү дээ. тий. Ингээд хүүхэд уйлж мэлаад майханган ингээд хүн ингээд тойр залхаж Тийм наач юм. энэ хоёр бол ингээд хамгийн түгээмэл байдаг юм. Байдаг л жир юм. Хүүхд тогс мэдэрдэн штэ тэр чинь яг жоохон эвгүй газар байвал хүүхд тогс мэдэргүүлээд байхгүй. Амар юу вэ? Гадаа хүүхэд уйлах. Йоо. Тэр жоох дайлуулж хүүхд байлна. Тийм. Гадаа бол бүр юу. Аха. Хизээлээ сая манай найзын бас нэг аав ганцаараа аялсан гээд тэгээд говь алтай болов. Ямар ч нэг тал газар ингээд шүн олцсон унтах гэсэн чинь баах юмнууд ингээд хүүхэд мөхөд уйлж байлаа майхан ингээд тойрч хүн алхаад би унтаж чадахгүй тэгээд төв ороод толсон гэсэн. Тэгээ нэг тиймэрхүү амар юм байдаг юм шиг мэлээ. Хүүхдээ алдсан ээжийн сүнс гэдэг үст нэг тийм домог байдаг шүү дээ. Домог гэж ярэ. Тэр ихтэй яг нэг газар л амар түгээмэл байдаг. Хаана нэлээ? Говь алтай гэж би зүг санаж байна. Буруу. Тийм говьтой л тал хийрэл газар. Тийм. Тэр ястай юу вэ? Тийм хүн ястай юу шүү. Наа багах тас тэгжсэн гэсэн. Би ингээ ерөөс ойл унтахгүй байсан гэсэн. Манай хөдөө очсон бас наа жоохон бахна. Тэгээд яг нэг газар бүр ингээл хоног газар болдох яарал зөө энд байхны бараг унтчихгээл. Тэгэл унтсан чинь би юу шин унтахгүй ингээл ойлж мөлөөл байсан чинь. Тэгээ аавад унтгаа ш нагуулаад яаж унтах вэ? Тэгэл тэгэж байжсэн. Би ойлаа байжчих гээд ингээд аав сонсдог гэж байгаа юм. Майхны гадна талаас ингээд майх ингээд цохоо. Бага ингээд зөөлөн цохоод яг ингээд майханд ингээд чирээд ингээд явж байгаа ч чим юм гараад тэгэл байжс чи бас гадаа хөлн чим дугаараацсан гэж байгаа юм. Тэгэл аав гадаа гараалаа нэ одоо манайх өөд өмчүүлсэн өвөөгийнхтэй. Тэгээд өвөө яваад хамхтай гадаа харсан бүх хийж байгаагүй. Өвөөгийнх болохоор машинд унтсан гэж байгаа байхгүй. Тэгэл бас тэр ер нь бол тэгэл ээж хоёр бас тэрнээс хойшоо амар тиймэрхүүнд итгэдэг болсон гэсэн. Тэгээ би бас мэдэрсэн юм шиг байлаа. 9 жил гэсэн чи халуун баг болчлаа. Арай Тэр даим шиг түгөө. халиуны дугаараар явчлаа. Тий. За. Оо нөгөө халиуны баяраар уг нь бэжсэн болов нь халиуны дугаар халуун дугаар хийчихсэн юм. Тийм бас Яг багш нар ажилд аял зарлж таарад. дараагийн костюм өмссөн тийм. дараа халуун хийхийг хоригдсон л доо сургуулиудад. Тийм. Тийм, хуулиар хоригдсон. тэгэл одоо гой бас аимшигт өгöd ярина. За одоо идлээ. Төгөлдрөөс нь асууч. За. Одоо ер нь хэд болж байна хартаа? Рекорд хартаа. 20 минут. 20 минут. Инглий явчих. Явсан шүү дээ. Яасан бэ? Яасан. унтарччуу. За. Ингээ камер унтарлаа. Гэтэ зүгээр дахиад өргөжлүүллээ. Камер салхицсан байж магадгүй. Тэгээ бид нар нөгөө нэг Техникийг асуух жоохон зориултын камерыг болохоор жоохон хитэ алдаа бацх түүндээ гарч ийн гарч ийн. нийгмийн ажилтнаа сонсч ивэл захиралмаа сонсч ивэл бид нарт камер нэг вишлистэнд орох. гэж вишлистэнд оруулъя гэдүүлээд. За нэг листэнд оролцгаая. За ингээд цахааруугаа орё да. За тэгээ. Захаараа шууд орох юм. Цахааруугаа шууд орчих. Өнөөдрийн дугаар дээр 6 цагт уншигдана. 2 нь яг урт шинэ жилийн яг шүүгдсэн 2 захаа байгаа. Тэгээд тэр хоёрыг уншаад тэгээд өмнөх дугаар дээр уншигдаж чадаагүй 4 захаа байгаа. Тэднийг уншаад ингээд 6 цагт унших нэ. Энийгээс сонш. Шинэ жилийн цагтлаас эхлэх үү? За үргэлж өгөрлөөс эхэлчих юм уу? За тэгээ. Батаг яа тий. Энэ өчөө уншчих уу? Жон цаашлах юм. За тэгээ. Өнөөдөр. Цэнгэлгүй юм тий. Зингэлгүй. Үе ширэм хөдөлж байна. За. Загтал унших өдрийн мэнд. Подкастын татаж аваад сургалтаасаа харих замын турш сонсож явлаа. Гэртээ ирээд шууд л бичиж байна. Бараг л үерхэл нөхөрлөл дээр бичиж байгаа анхны эрэхтэй баха.
Анх 5 дугаар ангид корона гараад гэртээ хоригдож байх үед эцэг их маань зүгээр байсан сургалтанд явуулъя хэмээгээд нууцаар математикийн сургалтанд сууж эхэллээ. 10 хүрэхгүй хүүхдэл байдаг. Бид ч их дотн байсан юм. Тэр дундаас би орж ирсэн цагаас хойш нэгэн охиныг л шохоргож байлаа. Тэр их хичээнгүй байсан. Гадаадаас ирээд удаагүй дөнгөжл монгол хилээд чүй. За уучлаарай guys, намайг хэцүү биччихжээ. Гадаадаас ирээд удаагүй дөнгөжл монгол хэлчихгүй чамайг сурж байлаа. Нэг жил орчим нууцаа сургалтанд суусны эцэс 6 дугаар ангида сургуульд орохоор болоод ангидаа орсон нөгөө охин яг цонхон талд сууж юм. Би ч гайхаад бинээ таньдаг учраас очиж юм ярьлаа. Үүнээс хойш 2 жил бодож явсны эцэс 8 дугаар ангидаа зориглоод үерхэх санал тавих зэргийг бодож явж байтал нөгөө охин маань өөр ангийн хүүхдтэй үерхчлээ хахахаа гэнэ. Өөр гидүү би ч заа ингээд анхны хайр энэ төр худлаа хэмээн бодсноос 2 жил өнгөрлөө. Нөгөөх маань ч тэр хүүхдээс салж 10 дугаар ангийн төгсөлтөөр үерхийг асуулаа. Тэгээд түүнээс хойш 2 жил сингл фрэнд зонд дуусан байдаг юм аа. Одоо ч болсон л таа хахаха. Угийн 10-аа төгсөөд энэ сургуульд ирсэн учраас одоо цаг явах тусам улмал хөндийрч байна да гэнэ. Тэ 8-даа үегээд тэгээд 2 жилийн дараа 10 дугаар ангид дахиад гуйсан. Үерхээгүй мэн юу? Үерхээгүй. Яг 8 дугаар анги хүртлээ зүгээр яг 8 дугаар анги хүртлээ жоохон тийм нөгөө шорохж жагаад. Тэгээ яг 8-аас цаашаа бас дахиад 2 жил. За одоо яг жинхэнэ одоо өөрийнхөө одоо краш нь болоод явсан. Тэр яа 10 дугаар ангидаа үерхүү гэдээ асуусан гэдэг. Үерхүү гэд асуусан чинь энэ зөвшөөрөөгүй 2 жил сингл тэгээд фрэнд зон болсон юм байна. Тий. Дандаа. Тэгээд нэг сургалтанд суудаг байсан юм шүү дээ. Сургалтын дээрээ танилцсан юм байна. Тэгсэн чинь 100 дугаар ангид ороод ирсэн чинь ангийнх нь охин байж таарсан байж дээ. 6 дугаар анги чинь нөгөө дунд анги болоод хүмүүс таних хүмүүс орж ирээ. хүүхдэд нөөцлөгдөд. Нууцаар нөгөө карантин үед гарч болохгүй шүү дээ. Тий. Тэгээд нууцаар сургалтанд явлаа гэж байгаа юм уу? Тий. Би аав ээжээсээ нууцаар явж байгаа юм. Харин би юусоо ойлгохгүйс. Тэгээд гадаадаас ирээд удаагүй дөнгөжл монгол хэлээд чүй чамайг сурж байлаа. Чүү сурж илаа л гэж байгаа. Чамайг сурж илаа гэж. Keyboard-д дарагдсан юм шүү. Чүү гэж байгаа. Тий, чүү хин гадаадаас ирсэн нөгөөх нь. За тэгж л ойлголоо. Тэгээд 10-аа манад ирсэн юм санаас. тийм ээ. 6 дугаар ангита. 6-аас байсан. Бусад сургууль чинь 10-аа төгсөөд энэ сургуульд ирсэн гинэ. Учир Одоо цаг явах тусам болмол хөндөрч байна гинэ. хөндөрийг нарах гэж байна. Тоохгүй байгаа юм чи. Өөр сургууль руу шилжиж. Өөр сургууль шилжчихээр угаасаа тэгээд жоо хөндөрүүл яваад гэлтэй. Тэгээд 3 жил яасан байна. Тэ 2 жил 5 дугаар ангиас хойш. 5 дугаар ангиас бараг 6 жил байна. Одоо хэдгээр анги гэдгийг мэдгүй хэр чинь 6 7. 6 7. Вау. Тэгээ бараг ирээдүйд ажлын ярьж чи юугаар хэлээ гэнгүүт би нэг юмда тооштай. Айгу өнөөх гэлээ. Нэг охины ардаас 6 жил бүүж ийсэн гэдэг. За дараагийн цаа. Бас үргэлж нөхөлөө шинэ жилөө. Шинэ үргэлж нөхөл. Яг энэний дээр. Инээс дээш ингэ яв шүү. За яаж байгаарэ энд уншаагүй нэг зэг байгаа. За. Манай нөгөө манай таньдаг хүний бичсэн цагт. За. Учир л уншгүй. Ямар уртай вэ? За амар урт юм шүү дээ. зүгээр. Би чадахгүй хаа. Зүгээр одоо ингэ уншаад сууж тэглээ. За. За. За захидлан миний мэдэрсэн хайр хүн болгон өөр өөрийн гэсэн мэдрэмжээр хайр гэх зүйлийг мэдэрдэг. Миний хувьд хайр хэмээх зүйлийг бодоод тодорхойлж чаддаггүй. Хайр хаяадаар шоколад шиг, учир нь шоколад олон төрлийн амттай байдаг шиг хайрч гэсэн аавын, ээжийн, найзын гэх мэт олон төрөл байдаг гэж би боддог. Миний хувьд аав ээжээсээ ч тэр найз нөхдөсөө ч тэр хайр гэх зүйлийг мэдэрдэг. Гэхдээ энэ зүйлийг хайр гэдэг байх нэ гэж бодогдтол хайрлсан нэгэн хөвгүн байдаг юм. Зөөлөн дүлгөн харцтай хар бор өнгийнүүдтэй яг л өөртөө тохирсон хөвсгөр үстэй хүн болгонд байгаад байдаггүй хөгжмийн авьяастай надаас чүд намханч тэр нь надад игдүүтэй санагддаг байсан юм. Анх хуул нь ангийн найзууд байсан. Тэгээд олуулаа нийлдэг найзууд болоод нэгнийндээ очиж хөзөр тоглож юм ярьж инээлтэн суудаг байлаа. Тэгээд гадаад улаараад бид
хэд оройч чухал хөвгүүд нь хуваагдаад охтуудаа хүргэж өгдөг болсон. Тэр үеүүдэд анх түүнтэй хоёулахнаа үлдэж юм ярих боломж гардаг болсон. Тэгээд энэ үйлдэл хит давтагдсаар би түүндээ татагдаад байгаагаа мэдэрч эхэлсэн. Хамгийн инээдтэй нь яг тэр үед миний найзад сайн байсан юм. За Би тэгээд найзад минь сайн шүү дээ, зүгээр л болох хэрэгтэй гэд тарих зүрх хоёр тэмцэлдэж байх үеэр тэр түүнд сайн байхаа болж байгаа надад хэлсэн юм аа. Би үүнийг сонсоод дотроо хагартлаа баярлав. Тэр үеэс хойш тэр минь намайг баян хүргэж өгдөг болсон бөгөөд нөгөө өмнө нь ярьдаг байсан найзынхаа тухай ярихаа болчихсон чинь замд ярих юм олдохгүй би биенийхээ талаар асууж ярилцдаг болсон. Тэгээд шүнжэнгөө чаталж байгаад өглөө нь ангид уулзаад жумалцаад л өнгөрдөг байлаа. Ингэж л бит хоёр бидээ татагдаж бүтэн 1 жил үерхсэн юм. вау. Үерхэж байх хугацаанд би өөртөө яг л гүн шиг санагддаг байсан. Тэр надад хизээч муухай үг хэлж муу үйлдэл хийж байгаагүй. Харин уран цэцэн үгээрээ мөн төлөвлөн хийсэн үйлдэлээрээ намайг догтлуулдаг байлаа. Энэ нь яг л гидсэн дотор ирвэхээ нисэж байгаа юм шиг мэдрэмж өгдөг байж билээ. Бүтэн 1 жил үерхсэн ч эцэст нь энэ харилцаа амархан ихэлсэн шигээ амархан дууссан да. Гэхдээ хайр гэх зүйлийг мэдрүүлсэн түүнд би үргэлж салархаж явах болно. За энэ бүх зүйл минь 10 жилийн анхны хайрын тухайд өгөх юм. Хэдий салаад 1 жил өнгөрч байгаа ч гэсэн би үерхдэг байсан бүхэл хугацаагаа сансан хэвээр байна. Хизээ нэгэн өдөр өөр хүнд дурлах байх хэмээн итгэдэг. Энэ хүртэл уншсанд баярлалаа. Подкастн дээр нь уншигдасаа гэж чин сэтгэлээс хүсэж байна. Хайртай шүү Зэлмгээ. Йоо ямар гоё захаа вэ? Бүр амар гоё бичсэн байна. Эсээ. Тий. Жохон таарах уншчихлаа. Яг вэ? Ойлгоцсон уу? Ойлгосон. Эхлээд яадаг байсан юм биш үү? Зүгээр Нөгөө нэг найзууд гэдэг байсан юм. Олоолаа нийлдэг найзууд. Тэгээд яг тэр найзууд дундаас яг нөгөө нэг банд нь найзд нь сайн байсан юм байна. Тэгээд тэр хоёр ингээд манай захианд бичсэн охин маань ингээд нөгөө бандтайгаа ингээд найз нь ярьдаг байсан юм биш үү? Найзыг нь ярьдаг. Тий. Тэгээд тэгсэн чинь нөгөө банд нь тагтаад эхэлсэн юм шүү. Тэгээд Энэ гэсэн ер нь найз бандны хүмүүс л өөрөө юм. Ер нь бол тэгэл хамт хоёулаа юм шүү. хамт явж байгаа л тэг пивидээ жоохон тасч эхлэв. Тий. Тэгээд нөгөө найзаагаа сонирхоо болж байгаа гэж хэлсэн юм биш үү? Тэгэл манай хоёр 1 жил үргэлжсэн байна. Ямар гоё юм. Яг ингэж эхэлдэг байх те. Зүгээр л найзууд ч те гээл. Амар гоё бичсэн байна. Зөөрлөл мөрлөл үнэхээр гоё юм байна. Эсээ бичдэг юм шиг байна. Би барыг хаашлаа гэж. Манай ихчийн түүхтэй их адилхан юм. Надтай ичсэн мөн үү биш үү? Тий. За. Захаа бичсэнд баярлалаа. Маш гоё зохио байлаа. Маш гоё захаа байна. За дараагийн захаа. Мууж уншиж. За. За ийшээ ингэ болцсон. Хаашаа Одоо дэш энэ гэлээ. дэш байгаа. Эндээс шүү. Тий. За нээхгүй анхны ярихын түргийг бичдэг юм да. Над чи ерөөсөө уулзах байгаа хүнтэй өхөн халтанд дурласан хүн надаас өөр байхгүй байх уу. Гэхдээ холын харилцаа бүтдэггүй юм билээ. Тэр тусмаа анхны хайрч бүтдэггүй гэдэг байхаа. Би ч нэг хайрлсан хүнтэй өгтлээ өрнөж байдаг. Түүнтэйгээ уулзах өдөр тэсэн ядан хүлээдэг. Түүнийхээ зургийг харах бүр сэтгэл минь түүнийг л гэдэг. Бүтэн жил нэг ч өдөр түүнийгээ бодохгүй өнгөрч байгаагүй хийхээ. Дассан бүр илүүд орлсон. Чамаагаа зориод очих тэр өдөр чи өөр өхний гарыг бариад түүнтэй хөлцөөд явж байсан. Тэр их амлалтууд өрдөөл худалдуул байсан гэж бодохоор амар гомдтiim заримдаа. Түүнд хандаж хэлэхэд амжилттай сайн яваарай. Миний сэтгэлийг шархлуулан байж өөр охин руу явчаа тэр охиноо өгтлээ хайрлаарай л гэж хэлье да. Дахин нэг охины сэтгэлээр битгий тоглоорой. За тэгээ амжилт хүсье. За. Хэцүү л юм аа гэж. Жаахан сайд тайрдаг байна да. Айгу юу бой нь болохоор Bad boy гэхгүй. Player boy байсан юм тий. Амар ингэж нөгөө нэг чихэн дээр нь цэцэг ургуулж агаад ургуулдаг байсан юм байна. Тэгээд нэг охинтой хөтөлцөөд явж байгааг харсан юм биш үү? Тий. Жаахан хүншгүүлэн те. Анхны хайр тэгээд бас холын харилцаа.
Холын харилцаа гэж хэлсэн. Холын харилцаа юм. Тий. Хол яас юм бол Чатаар танилцаад тэгээд уулзах гад очсон чинь тэгсэн юм бах та. Яг эхлэлийг нь мэдэхгүй болохоор. Тэгээд ингээд яаж байгаа байхгүй юм. Холын харилцаа тэгээд анхан харилцаж байгаа байхгүй. Яг уу яг бүхгүй хоёр юм. Гэхдээ бол яг холоос харилцаж байсан юм байна л да. Тэгээд яг холоос харилцаж байхдаа нөгөө нэг урд зүгээртэй л амар сайн өөртөө тасгаад найрж байгаа л. Йоо ямар Тэгээд амар хайрлуулж байгаа л. Тэгэл яг нэг өдөр одоо таарсан юм уу эсвэл уулзахад очисон ч юм уу те. Зүгээр л яг нэг өдөр явж байгаа л хаарсан юм шүү дээ. Зэрэг. зориод очсон. Зориод очисон юм байна. За юм ихгүй шүү. Storage full. Ёо. За манайхаа ингээд дахиад нөгөө нэг солилцсон утасны маань storage дүүрээд ингээд дахиад техникийн садлал гараад бид нар одоо компьютерийн камер бичих байна. Гойд гарч байгаа. Бичлэгнийхэн чадвар нь ингээд л яваад байна. Гэтэ зүгээрээ. Хоо камер авч өгөх байхаа. Захирлаа. Найдаж байгаа. За. Үргэлж хайшаач тий. Өргөж аашаа. Манай төсөв батлагдана гэж найдаж байна. Тийм ээ. Тий. Тэр анхны дугаар дээр нөгөө ямар ч царай бичлэг оруулаг болохоор гайгүй гэж бодсон. Юу, бичлэг оруулах. Тий, бичлэг оруулах. Одоо бичлэг оруулах гэсэн шүү дээ. Тэгээд өмнөх юм дээр бичлэгээ оруулахгүй гайгүй явцсан болохоор энэ дээр бас гайгүй юм байна гэсэн чинь бас техникийн юм гэж бас зөндөө болох юм байна. Үргэлжлүүлээ захианаа уншия. Хэдэн цаг болсон? Хэдэн цаг уншиж юу? Сая 3 уншсан. Надад 3 үлдсэн үү? Тий. За хай, энэ цагааг унших өдрийн мэнд. Би өөртөө тохиолдсон хөвгтэй чимшиг, хөөрхөн чимшиг явдлаа ярихаар шийдлээ. Би 9-р ангидаа ангийнхаа нэг царайлаг боёыг крашилж байлаа л да. Айгүй од царайлаг. Тэгээд тэр боётойгоо ядаж байхад нэг анги. Тэгээд бүр нэг найзуудын фракц байсан юм. Тэгээд найзууд болохоор надад боломжгүй юм шиг санагддаг байлаа. Зүгээр л найзууд хэвээрээ бай гэж боддог байлаа. Гэхдээ дотны найзууд болохоор утсыг нь байнга шалгаастай. Охин энтер гарч ирвэл нууцхан хардна. Шороосоор байгаа дамфоло хийлгчигдэх байсан юм да. Нэгэн удаа хүнтэй харьцаж байгаа гэж сонсоод сэтгэлд нэг л сонирн болоод ирсэн. Гэхдээ удалгүй болсон. Болсон их сураг гараад бөөн баяр. Дэж байтал 12 сар гаргаад нэг орой бид хоёр жигтэйхэн чадалж элдв бусын юм ярилцгаа. Тэгээд л оройн сайхан амраарэ гэд унтсан юм. Гэтэл маргааш өглөө нь 10 цаг тэгтэг минутанд сэрээд шууд уцаа шалгатал сайхан амарсан уу гэд цагаан зүрхтэй чат крашаас минь ирсэн байсан юм. Би бүр шок. Юу гэхээ мэдгүй ядаж байхад байнга зодтолдож ноцолдож явдаг найз маань ингэхээр бүр сонио. Гэхдээ баярлаж байсан л да. Даанч би эцэндээ хаахаа дараад яадаг пранк нүвэ гэд хэлчихсэн юм гинэ. Тэгсэн чинь урдаас франк бишээ энтер гэдэл чаталж байгаад л над руу краша яаж найрах вэ гэж байна. Би хэрвээ хин юм гэд асуучих бол чи гэд хэлчих юм шиг санагдаад ёстой мэдэхгүй юм да гэж бичсэн юм. Тэгсэн чинь хэнийг нь асуухгүй юм уу гэж байна. Тэгэхээр нь хин юм гэсэн чинь чи штт гээл явуулж гин. Би гэхдээ итгэхгүй байсан болохоор худлаа гисээр л байсан. Сүүлдээ нөөд дээрээ миний нэрний эхний үсгийг тавиад одоо итгэж байна уу гээл тэгв. Би ч шууд урдаас нь гой юм биччихмээр байсан ч найзууд учраас зориг хүрсэнгүй. Тэгээд л тоглоом гэд үргэлжлүүлээд байлаа. Сүүлдээ намайг миний найз жоохон гисээч гэж авсан. Ха. Сүүлдээ аргаа барсан бололтой за өөрийнхөөрөө л бод гэсэн. Би ч тэр чатанд баярлаж догдолсон ч нэг сүртэй хариу үйлдэл үзүүлээгүй юм. Манай краш намайг нууцхан халамжилж байсан надад мэдэрэгдэлтэй. Гэтэ нэг үерх чөхөл дахиж найзууд болж чадахгүй юм шиг санагдаад зүгээр л өнгөрөөсөн юм да гинэ. Оо ямар сайн. Өөрөө сайн байж тэгээд өөрөө ирэхэ болчихоо. Хайш. Үгүй найзууд байсан юм ба штэ. Тэгээд тэгсэн чинь ингээд гинт нөгөө хоёр чинь ингээд чаадлаад тэгсэн чинь найз нь гинт ингээд сайхан амарсан тэгээд өөдөөс өөрөө сайн байсан биз дээ. Өөрөө сайн байсан. Тэгээд найзууд байсан болохоор тэгээд нэг л өглөө гинэ цай болж байгаа нөгөө тэгэж. манай охин жоохон баг шиг байна. Яг жоохон эргэлзэл юм шиг байна шүү дээ. Тий. Найзууд яах гээд байна.
Үний юм уу худлаа юм уу гэдэг амар бас бодсон байна. Тэгээ хооронд амар тоглолт юм чи бас тоож ич гэж бодсон ч гэж бод. Гэтэ энэ чинь нөт дээр ихний үсийг бичээд тэгээд Одоо итгэв үү гэж Яг уу итгэсэн байх цаа. Хүндээ итгэхгүй байж байгаа. Дараа нь итгэчээд жоохон найзууд юм чиндээ гэдэг тий. тий. тэгээд болчих юм зүгээр найдад үлдчих юм тий. Миний найз жоохон гисээчээ гээл Тэгээд доо. тэгээд Чи ямар сэнэн гар гэж харин бодож за болол хүлдүү юм байл гэж. шударгал. За. Захаа бицэнд баярлаа. Их фаны захаа байна. Жоохон гонигтэй ч юм шиг. Инээхөө уйлах уу. Харин тий. Тэр бандын нуу жоохон харамсчлаа. Баднаа нэг үйл байгаа ихгүй. Гэхдээ хоёр талдаа л харамсгаар юм. Харин тий. Уг нь ингээд яг ингээ хоёлаа. Тэгээ эрэгтэй нь харамссан байгаа юм. Эрэгтэй Зэрэгтэр хаягдчихлаа шүү дээ. тий. Гэтэ эмэгтэй нугасаа нэг юм гэрлэх гэж үерх бодлогоос юм шүү. Зүгээр л сайн. Тэгээ үерхэд угаасаа нэг нь салчих юм бол тэгээд ямар ч харилцааг үлдчихнэ гэж дод. Тийм. Хайцтай. Ер нь таад яадаг вэ? Гэрлэх гэж үерхэн гэж боддгоо. Тий. Тий. Тийм үү? Би стөвштэй. Оо. Би зүгээр тий. Зүгээр шохоор Би ер нь хаалж. гэрлэхгүй гэж боддог байхгүй юу? Хотлоо. Нэрээ би гэрлэхгүй гэж боддог. Хизээч үү. Яг уу 30 гарч иж 30 гэлээ. гарч марчвал 40 гарчвал өөр асуудал л да. Гэтэ 30 40 гарчвал тэгээд ямар яарал буруу дэс очих юм шүү. Үгүй юу? Тэгээ тэр болтлоо ингээ хүмүүс таньж мэддэг. Тий. Ер нь бол тэр бол хангалттай хүмүүс таньж мэддэг бас туршлагатай болчихно л доо. Тий. Ер нь бол 30-аас 30 хүрээл зааж байгаа гэр бүлээ бодож явсан тийм. Тэгээд ер нь ингээд гэрлэх гэж үерхчихээр ингээд жоохон их сэтгэлийн юм авах юм шиг санагдаад байхгүй. Дараа нь тий. Хэрвээ салжвал амар сэтгэлийн шарах авах юм шиг санагдаад. Бас амар хичээгээд байна. Тэгээ жоохон айгаад идэв. Тэгээд тэгэл жоохон том усны хол. Тэгээ бас ийм байдаг шүү. Дасаж хайртай болно гэж юу гэдэг. Дасаж хайртай болно, анхны хацаар хайртай болно. Нэрэ тэрэнд та анхны харцаар сайн болж ирсэн үү? Би амар олон сайн болсон. Бараг Манай очил амар дурлан тань. Байн анхны харцаар сайн болдгоо баг. Байн. би бүр яаж сайн болснооч мэдгүй тэгэл. Ер нь тэгэл яатсан гэдэг үү? Тэгээд анхны харцаар ер нь би өөрийгөө сайн болдог гэж бодож байхгүй юу. Тэгээд дасаж хайртай болно гэж. Тийм үү? Би бол анхны харцаар бүр ерөөсөө сайн болж чаддгүй. Ер нь гадаад төрхийг нь хараад ерөөсөө хүн сайн болж чаддгүй юм би. Би бол дасчил ингээд доторхыг нь ингэж мэдчихижил. Уусаа гаднаас нь хараад одоо зүгээр ямар царайлаг байна то ямар хөргө хүмүүлж бодсон шүү дээ. Түүнээс тэг өвчнээ тэгээд би энэ охин дуулчлаа те ямар хөргө хүн байна гэд тэгээд тэглээ гэсэн ч дотор ер нь бол тэгэл те яг зан аран шин дотор хүнийг бас харж ижил угаасаа тэгээд дотн нарилцаа үүсгэлтэй. Чи тэгэхээр дасч сайн бол гэсэн. Тий, дасна. Яг би угаасаа бас дуулж үзэв л те. Яг анхны харцаар дуулж үзэв. Дасна гэхээр чин зүгээр сэтгэл хөдлөлөөр явчих юм шүү. Гүү Яг одоо дасны гэхээр нэг удаан хугацааны юм ярьчих байгаа байхгүй. Одоо удаан хугацаанд тэр хүн тавд байгаа тэр хүнийг ямар хүн гэдгийг ингээд тодорхойлоод өөр юм мэдчихэж байгаа болохоор тэр хүнтэй одоо ингээд итгэдэг ч юм уу одоо итгээд за ер нь энэ хүмүүндөө гэж бодхыг хэлж байгаа л та. Манай дэсэн захианууд ерөөсөө дандаа дасч хайртай болсон юм шиг. Дандаа найзууд байж байгаад ингэсэн. Найзууд байж байгаад тэгсэн гэл. Харин тийм. Ер нь бол тийм л дээ та. Найзууд байж байгаа тэгсэн боо. Ер нь бол тийм зөндөө олон байгаа дөө. Тэрнээс энэ хосуудын хооронд бас тийм тэгж ихсэн түүхүүд нас өмдөд байгаалах. за шинэ жилийн захаар аваарай. За. За энийг ярих юм. Төгөлдөр уншчих юм уу? За ярьч. За. За шинэ жилийн спешиал. Сайн байна уу? Энэ захааг унших өдрийн минь. Хэн нэгэнд биш үеийн найзууд маань сонсоосай гэж бичиж байна. Энэ жил надад амар байгаагүй. Зарим өдөр инээж, зарим өдөр чимээгийнхэн уйлж, ганцаараа шаналж байсан. Бусдад бол энгийн санагдах зүйлс надад бол сорилт байсан үе олонтой байлаа. Гэхдээ би бууж өгөөгүй. Шинэ жил гэдэг зөвхөн баяр биш юм. Юм шиг санагдаг. Энэ бол чи энд хүрээд ирлээ гэж өөртөө хэлэх, өөртөө талархах боломж алдаа гаргасан зоригтой хүрээгүйч би
амьд байна, хичээж байна. Энэ хангалттай. Хэрвээ энийг сонсож байгаа хин нэг яг одоо шантрах гэж байгаа бол би энэ нэг л зүйл хэлмээр байна. Чи ганцаараа биш, чиний мэдрэмж үн цэнтэй, мэдрэмжүүдэд зүгээр 50 урсгаарай. Энэ бүгд төр зур үргэлжлэн. Ирэх жил би өөртөө илүү зөөлөн хандна гэж амлаж байна. Илүү их инээж, илүү их өөдрөг байж, өөрийгөө алдахгүй байхыг хичээнэ. Шинэ ном минь бидэнд сайхан зүйлсийг бэлэглэх байхаа ККК. Шинэ жилийн минь ёстой лаг клуб нээсэн байлээ шүү. Амжилт. За баярлалаа. Баярлаа. Амар гоё захаа бай. Эний бас юм нь гоё юм те шинэ жилийн өтөө. Ингээд Тий. гацуур мацуур ингээд сүйдээ. Харуулж юм уу? За манайх гахаа юм гоё ирж байгаа шүү. За ингээд хажууд Гэрлэг. За. За энэ нэг компьютерийн камерын техник байна ашиглаа. Компьютер нэг нөр мөн жоох. Гоё захаа бай. Маш гоё зохио байна. уран байрлсан. Тий, үеийнхэнтэй гоё гоё өгсөн байна. Баярлаа. Шинэ жил маань бидэнд гоё юм авч байхаа. Энийг унсан чи яг 12 сар бодогдчих юм бол яг 12 сар энэ жилийн 12 сар. Энэ жилийн гинэ. Энэ 12 сар. Яг шүн унтаагүй өдөр гэж яахгүй яг дандаа дан хичээлгээ явцсан. Харин тийм байж тэр ойрчон тийм л болоод өвөн гарах гад. Орой болгон би 2 гэж юм. За зүгээрээ. Өнөөдөр амьдралаа Бүгд нэг Шинжилгээ дугаартай. бүгд амьдралаа бодсон те. За, Би юу илээ. хайп өштэй. За дараагийн зөвхөр. За дараагийн За. захаа. Сүүлийн захаа. За сүүлийн цахаа бас нийлээш биш л байна. За нэг ярих. Тэ бэрэ. Очил ярих уу? За. Та юу үстэй. Хажууд. Хинцэг Ярих уу? шуугаа. Чи ярмаар юм. Үгүй чи. За би ярь. За. За бид нэг сургуульд сурдагч чи миний нэрийг мэдэхгүй байх. Анх чамайг 2 жилийн өмнөх аялал дээр хараад надад нэг л тийм сонирн мэдрэмж төрсөн. Тэгээд тэрнээс хойш өглөө хичээл рүүгээ орох бүртээ ягаад ч юм чийл бодогддог болчихсон. Хэдий чамайг зөвхөн холоос л харж чаддагч чамайг үргэлж сэтгэл зүрхэндээ нууцхан харилдаг юм шүү. Чиний инээмсэглэл найзуудтайгаа байхдаа гаргадаг үйлдэлүүд гээд бүгд хөөрхөн. Заримдаа өөрийн ирэхгүй боддог. Би чамайг инээлгэж чаддагч болоосаа гээд. Чи үнэхээр хөөрхөн шүү. Энэ бүгдийг зүгээр л хэлмээр санагдаад байсан болохоор шинэ жилч болох гээд байгаа юм чин гэж бичлээ. Үргэлж инээж яваарай чамайг үргэлж нууцсан хайрлаж явах болно. 11-ийн йогийн Тэрэнд. тэрэнд бичлээ. Вау. Вау. Маш Гоё юм уу? 2 жилийн өмнө аялал дээр хараад яасан гэж. Хэдлэж 2 жилийн өмнө аялал явлаа. 8 9 төр юм л шүү. Зүгээр юм шиг. 9. Нүг Юу хонхны хоёр юм шүү те. Найрын төгслийн тийм ээ тий. Тийм байна. Найрамдал дээрээс хараад тэгээд одоо хүртэл сайн. Одоо хүртэл сайн юм байна. Тэгээ нэрийг нь ч мэддэггүй байх гэж юм. Яг анхны харцаар. Тийм. Энэ бол түрүүний яриадсан нэг анх нарч ийн шүү дээ. Тийм ээ. Анхны харцын захианыг гарч ирлээ. Тэгээ бүр нэрийг нь яасан байна? 11-ийн йогийн нэг охин байх шүү. Банд юм болов? бэнд хаа. Миний баг банд таха. Энийхээр бүр үнэхэр хөөрхөн шүү гэд. 11-ийн йогийн манай хин юм бол. Ямар ч 10 яг өгдөг. Энийг сонсож дамжуулаарай. За манай захаанууд маш гоё байлаа. Захаа би зөвхөдөлтөд баярлаа. Сүүлийн шинэ жилийн хоёр захаа бол яг л нэг шинэ жилийн специал зориулсан хоёр гоё зохиол. Яг гоё захаанууд нэг. Яг юугаасаа ойлгосон байна. Яг сэтгэл гаргаж бичсэн. Тэгээд захаа уншигдаагүй хүмүүс маань байвал уучлаарай. Яг стандартад нэгцэн гэж байгаа юм байна юу? Яг манай захиануудад бас тийм юу гэж байгаа л да. Бас заалт гэж байгаа л да. Шалгуур заалт. Хитрхи бас тийм болохгүй үг орсон ч юм уу те. Тиймэрхүү захиануудыг бид нар уус мэдэж уншихгүй. Тэгээд дээрээс сэтгэлээс хитрхи хазаасан нэг тиймэрхүү захиа байгаа юм уу бид нар уншихгүй. Тийм тэгээд манайхыг NGL-д жоохон яагаад гэсэн манайх бол NGL-с бүр тэс өөр. NGL жижигхэн нэг тийм. NGL-ийн урт хөл Захианууд ирээд байсан. Захиач гэж нэг хідэн нэг өгүүлбэр ч юм уу тийм хүн ирээд байсан.
Тиймэрхүү юм бол манайх угаас Тийм шүү. гоё. Саяны шиг нөгөө урт юмнууд дээр гоё зүгээр. Манайх зөвхөн захин болж авдаг. Тийм. За тийм байна. Тэгээд амралтаар хэдүүлээ нэг дугаар хийж магадгүй. Амралтаар Амралтаар нэг дугаар хийж магадгүй. Амралтаар энэ ямарч байсан. Нэг дугаар хийж магадгүй. Гүйчилж магадгүй. амралтаар яг гоё чанартай нэг дугаар юм яг техникийн асуудалгүй. Найдаж байна. Найдаж байна. За одоо ингээ вишлистээ гаргацгаая. За. Тэгээ өнгийн цаасан дээр биччихье. За. Өнгийн цаасан дээр нэг бичгүй. За хэдийг бичиж болно. Хэдэгч болно. Аха. Яг өөрийнхөө хүслийг бас клубийнхаа хүслийг Тийм. хамаагүй юм уу? Тэгээ хэдлээ яг Өөрийнхөө өсөлтөө бич юм. 2000 дараа жил уншиж хай. Өөрөө хүслийг шүтж болно. За. Дараагаас уншина гэж тээ. Дараа жил уншин. Дараа жил хэдүүлээ улам өргөцсөн байх гэж найдаж байна. Өргөн хэлсэн байна. Ирээгүй гүшүүд хаагаа яах юм. Тэр хоёрыг яг хүсээ бичиж яваач гэж хэлчихье. Тэгээд Тэгээ. бид нар саунд ачаа. Эсвэл биччихэд ирээд болсон. Ирээд болсон. Амарч штеп. Амраад орж ирээд юм. Үзэг. Зя. За хандаа бичих үү. Өөртөө л мэд. Наа чи юу вэ? Хандаа бичих. Би тодруулах гэж. За guys хүслээ бичлээ ингэж чирээ. 2026 онд оны тэдэн сарын тэдэнд амар тодорхой заяа. За. Тэдэнд гэхэд манай клуб ингэчихсэн байна. Эсвэл 2026-нд бид нэр ийм юмтай боллоо. Маш их талархаж байна гэ яг одоо цагт бичиж шүү заяа. За. Хүсэж байна гэд биш. За. Энэ бол манифест нь л гэсэн үг. Бүгдээ камер үсээ бичсэн. Хүүшс. Тэг биш та. Бүгд олон юм биш аа. Ноутбукны камер гайгүй юм шүү. Гайгүй жоохон сарнцсан л байж магадгүй. Гэтэ камер хүсээр байгаа шүү. Яава. Сая камер бичигдсэн байхаа. Мөшөө цаасаар ажиллаа. Йоо. Оо нэг юу вэ? Өнгийн цаасны нөгөө хэлбэр тавтаад дэ штэ. Шүрхэн энэ. За тийм. Нөгөө тим хийх гэжсэн чинь марччих. Бүтгүүцээ. Би 5 4 дөрөв амар хийдэг гэсэн шүү дээ. Мөнгөөр зардаг гэсэн шүү дээ. Юу хийдэг байсан? Шүрхэн хийдэг байсан. Шүрхэн гэдэг үү? Шүрхэн нөгөө Өнгөнд сар нэг юм 4 өнчтэй. Тэг ингэ шидэд эргүүлээ. шидэд иргүүлдэг тийм. Шүрхэн хийдэг байсан. Тэгээ бүр сэлэн бэлэн хийж зардаг байсан. Вау. Хоёр бизнестэй байсан. Нэр амар бизнес хийдэг гэж 5 мандгаар нэг да. Манай гэрийн тийм ингээд 1000 дэлгүүр гэж байдаг заяа. Бүх бараг 1000. Тэгээ нэг юм дэвтэр байдаг ус ахгүй. Амар гоё ягаан мөнгөтэй, цэвэр мөнгөтэй. Тэгээд тэднийг 1000-аар аваад анги дээр очиж 3000-аар зардаг ус ахгүй. Хөө чи инфляцаас Юу юм бэ наач юм. Тэгээд түүхтэд аваад байдаг ус ахгүй. Тэгээ бас нэг юм байна. Слайм скуши амар ядаг ус шүү дээ. Учир. Тийм шүү дээ. Слайм скуши энэ ядаг ус шүү дээ. Тэгээд тэднийг бас зардаг байсан. Наадам ороод наадмын яг нэг гутлын дэлгүүр мэлгүүрдээ скуши бэж идэв шүү дээ. скуши Скуши. слайд адилхан юм. Скуши нь болохоор ингээ бацдаг. Слайм нь болохоор ингээ яадаг. Манай хуучин сургуулийн хажууд яг тэднэрийн бүгдийг нь зардаг дэлгүүр байсан. Йоо, ямар хааны одоо 18. 18 хааны гэдэг гэсэн. 18-ийн яг хашааныхан гадаа нэг ямар нэртэй л танд мэдгүй. Одоо байх болсон уу? Одоо бичиг хэрэг болсон баха. Тийм үү? Ямар гоё. Тэндээс бид өдөр болгон сланг гэртээ авчиж ээж загнуулдаг. Яаж тэр үед амар хямдхан байдаг. Хаалтуу нөгөө нэг цавуугүй слайм хийх юм гэдэг байсан. Шампунь сахлын өөс мөс ингээд аавын сахлын өөс. Заавартаж өгдөг байсан. Ойдог бөмбөг хай хүсдэг байсан даа би. Яаха? Ойдог бөмбөг жижиг. Ойдог бөмбөгөө. Ойдог бөмбөг. Тэр үедэл. Тэр үе чинь тэгээ бас 500 сая төгрөг амар их хөнгө байсан шүү дээ. 500 тэгээ 1000 төгрөг чинь. Тэгэл ээж аваас мөнгө авч чадахгүй. Би бүр хүүхдэд оочилдаг байсан шүү дээ. Йоо, чи юу вэ?
Нэг хүүхэд надад өдөөс өгч гойж. Одоо тийм үед дараалал нэ. За за. Гэтэ энэ гэлээ тусаад ингээд жоохон улбан шар өнгө оруулаад гэсэн чи амар гоё вайбтай болсон байна шүү. Тэг өмнөх бичлэг дээр үлээ дандаа цагаан байгаад л. Өмнөх бичлэгүүд дээр Тийм. нэг хуучны камер бичиж байгаа юм шиг. Гоё юм аа. Наа ч босож өөр л дөө. Бичлэг ингээд үзээд чи нэг харцаас нөгөө би оцсон дээр нэг үзэхэм тавьчаад тэгээд нэг харчаад буцаа явд юм бингүүд буцаад үздэг штэ яг гэрээ цэвэрлэж ч юм уу. Нэг бичлэг дээр за энэ ингээд юм үзсэн нэг мэгэл буцаарсан чи чанар дээр мууцсан байдаг ш. Үе энерги маань юу. Яачаа гэж. Wi-Fi зүгээр үү? Энэ миний хараа мууч яаж. За болцсон. За. Болчлоо. Бид хэдий үсэл. Хаалтахгүй гэрлэн унтарч байгаа л та. Хаалтахгүй. Онторч. Вау. За нэг юм байна. За бид нар үсэл иймэрхүү байна да. Тийм ээ. Гэрлэн онторч чи би алга болж. За. За ингээд маш гоё дугаар бааж өндөрлөө. Захаа бицүү бүх хүмүүстээ баярлалаа. Гүрийнхаа хүмүүстед баярлалаа. Тэгээд 2026 онд хэдүүлээ эргэж уулзцгаая. Тийм ээ. Баяртай. Үзэн баярлалаа. За зэрэг дуусгах штеп. Хайр дөх яхаа би. Яа. Тоос авчихсан бүрдэж чи бэлдсэн юм уу? Бэлдсэн юм уу? Бодсон юм байгаа. Одоо арай. Орт толох гээд нөө. За дараа ярья. Яг Чи нэг асуулт асуучихсан үстэй. Юу? Төлдрөөс харин дэрэг асуучихсан байхгүй юу? Тэрийг үү. Чи арай л орт орчтой баг цаг гар. За төгөлдөр амархан дугаараар ярьж байгаа юу? За 500 Өнөөдөр өнгөд яг дараагийн дугаараар. яг дараагийн дугаараар. За Instagram-ын дагагч хэлчих юм уу? За Instagram-ын дага. За 100 гэлч. За 100 гэл. Одоо Бараг 100 хүрэж байгаа шүү дээ. 90 байгаа. Тэгээд дараагийн дугаараа яг ярьчих. За дараагийн дугаараа төгөлдрийн зоостыг сонсгоо. Манай хурц Хүлээж хэлж ирсэн хүмүүсээ ойлгуулчлаарай. Төгөлдөр маань боломжтой болсон. Дахиад шинэ түүх бүтээх гэж байгаа юм шүү. Америкт чинь дөө бүдэл заараад ирэхгүй дээ манай хүн. За. Ямар ч орчихгүй. За ингээд Нөө нэг лайк гэж яасан бэ? Subscribe яасан бэ? За like and share, subscribe. Thanks for watching. Рил зүрхээр бөмбөгдөрөө. Тэгээд доороо тэг хонхын дараа шиг хүмүүс байна гэдэг юм шүү. Энэ доороо болонтойгоо бишинд байгаа тий. Энд байгаа хонх их дараарай. Наваа бишээ тэр доотлох. За. Яаж дуусгах вэ? Учил битэрийн малгай гоё газ. За ингээд бүүнөр ингээд дуусгачих уу? Миний очоо. Нэг гөрөмөрөө. Дараагийн дугаар уулзлаа. Түр баяртай. Түр юм уу? Түр баяртай шүү. За. Дараагийн дугаар уулзлаа. Баяртай.